Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баруун бүсийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын дунд жил бүр уламжлуулгын зохион байгуулагддаг мөрдөстэй бүсгүйчүүд 2018 олон төрөл тэмцээн 3 дугаар сарын 5-ны өдөр Цэргийн гавьны Улаантуугийн одонд Ардын Хатанбаатар Магсаж авийн нэрэмжит зэвсэг хүчний 123 дугаар ангийн жигсаалын талбай соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Аймгийн хүчний байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох, мөрдөстэй бүсгүйчүүдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээнийг баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар зохион байгуулсан бөгөөд зэвсэг хүчний 123 дугаар анги, цагдаагийн газар, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй хаалттай 20 анги, зэвсэг хүчний 325 дугаар ангийн 305 дугаар салбар гэсэн 5 байгууллагын 40 эмэгтэй албан хаагч оролцож, урлаг спортын 5 төрлөөр авьяас чадвар, хурд хүч, оюун ухаанаа дайчлан өрсөлдсөн юм а. Мөрдөстэй бүсгүйчүүд 2018 олон төрөл тэмцээний нээлтэнд аймгийн засаг даргын орлогч Батсүх, Цэргийн штабын дарга Хурандаа Эрдэнэ Чулуун, онцгой байдлын газрын дарга Хошууч Алтан Бадрал, зэвсэг хүчний 123 дугаар ангийн захирагч Болбатар болон хууль их хяналттай хүчний байгууллагуудын удирдлага албан хаагчид оролцож, улс их орныхоо энхийг хамгаалах хуулист хүчин зүтгэж яваа мөрдөс зүйлсэн дайчин бүсгүйчүүдэд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. За тэгэхээр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиглэл байгууллагууд Ховд аймагт бол нэг 11 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. За эдгээр байгууллагуудын дунд Монгол одоо цэргийн өдрийг тохиолдуулаад одоо олон төрөл тэмцээнүүдийг бол жил болгоно зохион байгуулдаг. Уламжлал бол тогтцоор 10 гаруй жил болж байна. За эдгээр одоо тэмцээнүүдийн нэг төрөл бол бас зэвсэгт хүчин цэргийн байгууллагад одоо мөрдөс хүч авдаг эмэгтэйчүүдийн дунд одоо зохион байгуулдаг олон төрөлт тэмцээнүүд байдаг. Тэгэхээр ялангуяа цэргийн байгууллага дотор ажиллаж байгаа эмэгтэйчүүд гэдэг маань өөрөө цэргийн тангараг өргөж эрчүүттэй адилхан нэг мөр зэрэгсэж явдаг ийм одоо онцлогтой алба. За эдгээр эмэгтэйчүүд маань бас албаараа бахархах албаа бол одоо хийж байгаа ажлынхаа онцлогтой уялдуулан бас хоорондоо одоо өөрсдийнхөө авьяас чадал хүчээс өрдөг ийм тэмцээн бол уламжлан болгоо явагдгаа. За энэ жилийн тухайд бол баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газраас энэ тэмцээнийг бол хариуцсан зохион байгуулж байгаа. За энэ удаагийн тэмцээнээр бол бид спортын одоо олон төрлүүд болон цэргийн одоо албаны онцлогтой холбогдуулсан жагсаалын бэлтгэл болон одоо бусад төрлийн тэмцээнүүдээр бол зохион байгуулж байгаараа онцлогтой юм а. Энэ удаагийн тэмцээн бол Нодлон бол нэг 4 баг орж исэн бол энэ жил бас 5 баг болж тэ орон нутгаас ирж багууд оролцож байгаараа бол онцлогтой байна. Мөрдөстэй бүсгүйчүүд 2018 тэмцээний жигсаалын үзэлгийг эрхлэж багийн мэдчилгээ урлагийн номер жүжигчилсэн тоглолт буйга тэмцээн зэргээр үргэлжлэж эхний 3 байрыг шалгаруулсан бөгөөд шүүгчээр Цэргийн штабын офицер Дэд Хурандаа Батмөнх, засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэрэгжилтэн Жавзан хорлоо, хөгжим драмын театрын жүжигчин Отгон хишигнаар ажилласан юм а. Тэмцээний тэргүүн байран зэвсэг хүчний 123 дугаар ангийн Одон чимэг ахлагчтай Соён баг, дээд байран цагдаагийн газрын Цэрэн дулам ахлагчтай Шонхор баг, 3 дугаар байранд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй хаалттай 20 ангийн Ган туяа ахлагчтай Сүлд баг тус шалгарч шилжин явах цам мөргөмжлөл мөнгөний шагнал гардан авлаа. Юуны өмнө зэвсэг хүчний үүсгэн байгуулагдсны 97 жилийн ойн баярын мэндийг ховдчуудтай хүргэе. Өнөөдөр 5 байгууллага оролцож манайх одоо тэргүүлсэн явдалд одоо баяртай байна. Мөрдөс нэгтэй бүсгүйчүүдийг одоо нэгтгэж хамтран одоо ажиллаж энэ уралдаан тэмцээн зохиосон явдал нь одоо онцлог байлаа. За жил болгон одоо Ховд аймгийн хэмжээнд одоо энэ хүчний байгууллагуудын эмэгтэйчүүдийн дунд мөрдөстэй бүсгүйчүүд тэмцээнийг зохион байгуулдаг байгаа. За энэ тэмцээний одоо ач холбогд нь болохоор одоо тухайн хүчний байгууллагуудын эмэгтэйчүүдийн бас ажлын уялдаа холбоог сайжруулах, за бас нэг нэгнтэйгээ танилцах, нэгнийхээ ажлыг бас одоо үзэж харах юм одоо боломж олгодог ийм сайхан тэмцээн. За энэ удаагийн одоо тэмцээнд бол Ховд аймаг дахь цагдаа газрын эмэгтэй алба хаагчид бол 2 дугаар байрыг эзэлсэнд одоо маш их одоо сэтгэл өндөр байна. Энэ удаагийн тэмцээнд Сумар нутгаас буюу Булган сум дахь зэвсэг хүчний 325 дугаар ангийн 305 дугаар салбарын эмэгтэй албан хаагчид анх удаа оролцож, цэргийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр онцлогтой болсон гэдгийг зохион байгуулагчид онцлож байлаа.